Энэ удаагийн ярилцах сэдв нь хардталтын эргэн тойронд ярилцсан. За хардталт өөрөө бас их таагүй мэдрэмж. Яагаад гэвэл сүүлдээ бүр хардуулж байгаа нь залхахаас гадна бас хардаж байгаа хүн бас маш их тийм таагүй мэдрэмжүүд төрдөг. Эннээсээ болиё гэсэн хүсэл өндөр байдаг. За тэгэхээр хардталт гэж юу вэ? За энэний үндсэн суурь нэг 2 3 үндсэн суурьтай байдаг. Нэгдүгээрхийг бол ер нь сэтгэл зүйчнэр юу гэж ярьдаг бол энэ бол өөрөө өөртөө яг үл итгэх итгэлээс үндэслэтэй. За дараагийнх нь болохоор өмчлөх үзэл. Өмчлөх үзэл гэдэг маань нэгсэндээ яг энэ бол миний өмч гэсэн ойлголт өндөр байна гэсэн. За энэ яг шунлын үүдэлтэй гэсэн. За дараа нь бид нэр багада янз янзын эмгэгүүд авдаг. За жишээ нь одоо 2 зүйл эмгэг дээр яхад эхнийх нь бол нэг тийм зураглалд харсан байдаг. Ерөөсөө л ийм л одоо ингэж хардахгүй бол ингээд алга болч тийм байх гэсэн эмзэгэл багада авдаг. Бас тоглоомны эргэн тойронд байдаг. Би ийм тоглоомтой энэ тоглоомыг одоо хүүхдүүдэд тэгж харамлна, тэгж өгөхгүй ингэсэн тэгсэн гэдэг яг тоглоомны эргэн тойронд хардталтууд бий болдог. За дараагийн хамгийн нэг 2 дахь том шалтгаан гэвэл удамшлаар энэ дамжиж орж ирдэг эмгэг гэсэн. За бүр одоо зан авираас илүү заримдаа бүр хитрээд эмгэг болчихсон тийм нэг тохиолдлууч байдаг. Тэгэхээр удамшлал дээр юу байвал аав юм уу ээж нь бас энэ зүйлд нэрвэгдэж байсан. Одоо хүүхэд нь яг энийг өөрийн мэдлгүйгээр тий ухамсарлахгүйгээр яг аваад цаашаа явж байдаг гэсэн. За тэгэхээр энэ дээр ямар имчилгээ ер нь зөгтөг вэ гэхээр мэдээж одоо зөвлөгөө бол энэ дээр нэг тийм сайн ажилдгүй. Яагаад гэвэл зөвлөн за ингээд хардаж болохгүй шүү. Тэгж ажиллаарай гэхээр хүмүүс яхаа за гэж гарчгаад 1 2 хардталтыг төвчдөг. Яалтч ухамсарлаж тийм үү. Тэгээд дараа нь энэ үйлдэл яхаа ухамсарлахгүй төвшин дээр гардаг. За ховсын имчилгээ бол энэ дээр бас нөлөөлдөг. Яагаад гэвэл энэ бол тийм энэ их сонин. Яагаад гэвэл энэ бол заримдаа бүр зан авир шиг санагддаг тийм эмгэг биш бүр ингээд хийж одоо үргэлж байнга хийсээр байгаа тэр бол зан авирын одоо ингэж л байх ёстой гэсэн мэдрэмж тэр өөрт нь байнга төрүүлж байдаг. За тэгэхээр юу ер нь яаж нөлөөлдөг вэ гэвэл ерөөсөө тэр хардаж байгаа хүн өөр дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Өөр дээрээ сэтгэл зүйн боловсрол маш их өндөр авах хэрэгтэй. Би ингэж хардаад байвал ийм төрж болдгийм байна. Бүр цаашлаад бол яг гэр бүл одоо салах шалтгаан болох маш өндөр үндэслэлтэй юм байна гэдэг дээр бас яг очдог. Тэгэхээр тэр хардаж байгаа хүн өөр дээрээ л илүү их сайн ажиллах хэрэгтэй. За надад баг дээр авсан ямар дутамгшил байна. Би яг юун дээр алдсан байна. Эсвэл одоо би яг миний эргэн тойронд тоглоомны эргэн тойронд байсан байна уу? За эсвэл үнэхээр энэ одоо удамшлаар орж ирсэн үү? Эсвэл би өөрөө энийг олж авсан ямар нэгэн одоо хайр дурлалын ч гэдэг юм уу ямар нэгэн сэтгэлийн шархнаас би энийг олж авсан уу гэдэг. За тэгээд тэрийг өөрөө тэр хүн чинь бодсоор аваад мэдээд ойлгоод авчихна шүү дээ тий. Тэгээд тэн дээрээ ажиллана гэсэн. Тэн дээрээ яаж ажиллах вэ гэвэл за энийг би өмнө ингэж хийсэн. Тэгээ би ингэж алдсан. Одоо би энийг ингэж хийхгүй. Ухамсартайгаар энийг төвчгөл хэрэгтэй. Ухамсартайгаар энийг ойлгох хэрэгтэй. Ухамсартайгаар энийг бүр сайн мэдэрч далд ухамсартай одоо би ингэж хийж болохгүй шүү гэдэг тэр дадал зуршлыг суулгах хэрэгтэй. Би ингэж хитэрдэг, би ингэж явдаг. Яагаад гэвэл хардтал дээр нэг сонь дээ бид бүгдээрээ мэдж байгаа. Хардталтууд ихвчлэн яг дандаа төсөөллөөр явж байдаг. Хоосон гэсэн. За миний тэр хүн тэхэн байна, инхэн байна. Тэгээд ийм хөдөлгөөн ихэн байна, тэхэн байна гэж бид нэр үргэлжил энийг яг тэр үйл явдал болоогүй байхад энэ бидний толгоон дээр үргэлж эргэлдэж байдаг. Тэгэхээр хар гэдэг нь яг төсөөллөөс маш их хамааралтай. Ер нь бол хартай хүмүүсүүд маш их сайн тийм буруугаар гэсэн үг шүү дээ. Буруугаар маш их сайн төсөөлдөг хүмүүсүүд байдаг. Тэгэхээр энэ дээр өөрөө л хичээж ажиллахгүй бол гаднаас тусалцаа хардтал дээр бол гаднаас тусалцаа бол тийм их сайн ач холбогдол байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол нэлээд тэр хүн л өөрөө л хичээхгүй бол харин энэ зүйлдээ бүр энийг өөрөө хэтрүүлэх юм бол өөрөө хүлээн зөвшөөрөх юм бол тэр бол бүр зүйлдээ бүр эмгэгийн байдалд очино. Тэр хардж байгаа хүн хажууд нь байсан гэрээ орноосоо гарахгүй байсан ч яах вэ? За одоо энэ яагаад гэр орноосоо гарахгүй байна? Яагаад миний хажууд байна гэсэн яах вэ? Бүр тийм хитцсэн бодлууд яах вэ? Байнга толгойд эргэлдэж орж ирдэг. Энэ нь тэр өөрөө тэр хардж байгаа хүнд бол яах вэ?
маш таагүй сэтгэлийн төрүүд нэгэсэнд өөрийг нэг залхаадаг гэсэн. Өндөр хэмжээнд залхаадаг гэсэн. Тэгээд би эндээсээ яг салах юмсан гэж боддог. Гэхдээ тэр хүн яг төсөөллөөр л тэр зүйлийг л бий болгоод байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр зүйл бол бодит зүйл биш. Энэ бол миний хийж байгаа төсөөлөл гэдгийг л одоо хүн тэрийг л маш сайн ухаарах хэрэгтэй. Энэ бол хий зүйл. Энэ бол яг айдастай адилхан. Энэ бол яг хоосон зүйл гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Би хоосон зүйл дээр анхаарал маш их хандуулж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр одоо хардтал дээр бас тэгж имчилж болдог, иймд ингэж болдог, ийм зөвлөгөө маш сайн гэхэд бол үнэхээр хэцүү. Тэгэхээр тэр хүн өөрөө маш их хичээх хэрэгтэй гэдгийг л хэлье да. За анхаарал тавьсанд баярлалаа.